Мөнх чимэг бол амьтанд хайр инэрлээ зориулж чаддаг. Тэднийг дулаан сэтгэлээр халамжилж бүүцэлдэг. Амьтанд хайртай олон мянган залуусын төлөөлөл. Гэхдээ тэр амьтдыг дөнгөж төрсөн хайр татам үед нь аль эсвэл усанд оруулж үсийг нь засуулж өнгөлөг хувцс өмсгсөн өхөөрдөм үед нь хайрлаагүй. Харин эзэндээ гологдсон, хин нэгэнд зодуулсан, хөл нь хугарсан, нүдэн сухарсан, хөгшөрсөн, турж ицсэн, хогийн савнд хаягдсан, гудамжинд хоолгүй хэвтэж байсан гэд зовж шаналсан муур нохойг асарч тойлж мал амьтны эмнэлэгт хандаж тэнхрүүлж авдаг. Тэрээр амьтны ам авраад хэдийн 10 жил болжээ. Энэ хугацаанд 2-3 ажил зэрэг хийж салинчаад орлогоос амьтдаа зориулна, айлын хашаа түрээсэлж амьтдаа асарна гэд бүхнийг болгосоор иржээ. Харин саяхан өөрийн гэсэн асрамжийн газартай болсон байна. Асрамжийн газраа нэг муурныхаа нэрээр нэрлэжээ. Одоо энэ газарт 63 муур 20 нохой бий. Монголд хамгийн анхны асаргааны асрамжийн газар. Асаргаа гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй амьтдын асрамжийн газар гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр хараагүй, эсвэл хөлөөж хэрдэг, эсвэл одоо сарван энэ 3 сарваатай ч юм уу нөгөө энэ тэндээ ингээд маш хүнд гэмтэлтэй. Одоо энэ сүулт олцсон гэх юм бол энэ гэхэд одоо бүхсэн бие нь мэдээгүй. 22-ын тавчнаас ингээд машин тайруулсан байдалтай ингээд олцсон. Тэгээ одоо энэ чинь ингээд асаргааны мууруулаа явчихж байна гэсэн үг. За энэ 11 жил болсон мөр. Апажи шүтээ харуулчих та. Шүд нь хуурсан. Тэгээ нөгөө муур хөгшөрхөөрөө одоо ингээ үсэн унцдаг байхгүй юу? Ер нь муур хамгийн урттай хэд наслах вэ? Шүтээ харуулчих. Боритинес ирээрээ. Энэ мужгаанууд чинь бүгдээрээ ингээ хөгжлийн бэрхшээлтэй маш хүнд байдалтай болдсон шүү дээ. Тэгэхээр чи яг л тэрийг харахаар нүдэндээ нь олмостой хэцүү байдаг байхгүй юу? Тэгэд эрүүл болоод нөгөө нэг хамгийн гол нь тэнхрэл ингээ бусдтайгаа тоглоод эхлэх нь ингээ чаргалтай мэдрэмж төрүүлдэг байхгүй юу? Мал эмнэлэг орохгүй орхиж явдیں۔ Тэнгүүд хурдан ирээрээ гэсэн тэгэл харцаар хараад хаалгаа хажаал тэгэл орж ирэнгүүт бөөм баяр болол гүйлдэж гарч ирээ шүү дээ. Тэгэл яасаа боддсон бэ гэсэн шинжтэй нэг хүүхэд ээжигээ харж байгаа юм шиг яг асрамжийн газараа улам их би том болохыг хүсэж байна. Энэ амьтны амийг л аварчих юмсан гэсэн итгэлтэй эмнэлэгтээ хандаж байхад дэргэд нь гэмгүй амьтныг унтуулах хүсэлтэй нэгэн орж ирэх мөч хамгийн сэтгэл өдмөр байдгаа мөнх чимэг ирсэн юм. Хэрвээ амьтан тижээх бол асар удаан хугацаанд бодож төлөвлөж чадах хэсгээ бүрэн шийдсэний дараа л ямар нэг алхам хий. Үгүй бол амьтнаараа тоглож болохгүй. Сэтгэл хөдлөлөөр амьтан авч төд удалгүй гудамд гаргаж хэрхэвч болохгүй гэдгийг санууллаа. Өхөрдөд нөгөө хүүхдтэй нөгөө муур нохоо аваад өгчдөг. Тэнгүүтээ том болонгууд нь бид нар ажил төрөлтэй боломжгүй байна. Хүүхэд гадагшаага явлаа. Эсвэл харшил өгөөд байна. Эсвэл манай одоо гэрээхэн дургуцаад байна гэх тиймэрхүү одоо байдлаас олж ингээ муурнуудаа гаргаж хайдаг. Эсвэл бүр орхиж явдаг. Эсвэл зарим хүмүүс шулуухан хэлэхэд эвэр үл мужгааг унтуулах магадлал өндөр байдаг. Мал эмнэлэг дээр. Тэгээ би өнгөрсөн 10 жилийн хугацаанд мал эмнэлэг дээр яг өөрхөн муурыг ингээ үзүүлж хахад яг иймэрхүү мужгаанууд орж ирдэг гэсэн. Зарим хүмүүс ингээ муураа харах боломжгүй болчлоо. Ингээд унтуулчих гэж шууд. За хоёр дэх юм бол ийм байгаа эмчлэх боломжтой байсан амьтныг эмчлэх боломжгүй гэж шууд унтуулцдаг. Тэр нь мөөгөнцөр өвчин одоо ийм хөгжлийн бэрхшээлтэй амьтдаг тийм байгаа. Тэгэхээр эн чинь манай Монголд ядаж ийм асаргааны ийм амьтдыг ингээ хардаг асрамжийн газар бий болгочвол бас зүгээр юм байна гэж бодоод ер нь бол Мишка амьтны асрамжийн газар бий болсон байгаа. Тэгээд дулаархаар нохооныхоо өөрнүүдийг хийгээл эхлэх юм бол нохоонуудаа нийгмээсээ асарна гэж бодоод байгаа. За бааны суу бондгор хөөе. Нэшэр өө тэр эрхэлж мэрхэлж байгааг энэ хараад байгаараа нэрээ. За энэ болчих штэ. За баярлаа. Баяртай гэж.